Та сайн уу? За юу байна да? Шууныхоо 3 4 дугаар ангийг үзүү. 3 4-р ангийн үзлээ. Бас сонирхолтой байлаа. Ер нь айгүй хөөрхөн шоу байна. За тэглээ те. Аа. 3 дугаар анги маань залуучууд хоорондоо өрсөлдөөд төрүүлсэн нэг нь болохоор эмэгтэйгээ шууд дараагийн шат руу аваад гарахаар одоо тийм уралдаан байсан. Аа. А дөрвөөрөө хуваагдсан. Хамгийн ихнийх дээр болохоор манай кино жүжигчин залуу тэгээд эхнэрээ аваад төрүүлсэн. Дараагийн шатанд эхнэрээ одоо өрсөлдүүлэхэргүй болсон. Энэ тэгээ солонгосод ингээд шоунд яг хөө зөвхөн шоунд орж байгаа ч биш. Ер нь ингээд солонгосод бие мие айгүй лаг хөгжүүлдэг болсон юм байна те. Зүгээр ингээд хувцас тайсан Тэгсэн чинь мэс. бүр амар супер супер биенүүд гарч ирээ шоконд орсон шүү дээ. Дараагийн дөрвөөс болохоор аа яда Бүжигчин манай залуу. нөгөө бүжигчин залуу нөгөө стрит дансер залуу төрүүлээд тэгээд эхнэрээ бас аваад гарсан те. Энэ тэгээд нөгөө нэг Тэгсэн. бөмбөг булаацалдаг нөгөө усны тэмцээн байсан. За тэгээд энэ хоёрын эхнэрүүд нь дараагийн тэмцээнд орох шаардлагагүй болоод ингээ ялцчихж байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг үлдсэн 6 эмэгтэй маань хоорондоо одоо үзэлдэх хэрэгтэй болсон тий. Тий, хоёроо үзэлцэх болсон тий. Хамгийн Тий. ихэнд манай балетын бүжигчин тэгээд нөгөө залуу хосууд хоёр үзэлцэн. Тэгээд энэ дээр хүн уйлаад байсан тий. Хамгийн дотн байсан дүүтэйгээ ингээд үзэлцэхээр боллоо гэж. Тийм тэгсэн чинь нөгөө нэг энэ матчийг яаж гаргаж ирсэн бэ гэсэн чинь нөгөө төрүүчийн залуучууд нь төрүүлдэг нөгөө хоёр хос хоорондоо ярьж агаад тэгээ дараагийн эмэгтэйчүүдийг хин хин хоорондоо тололдох вэ гэдгийг сонгоорой гэд тэ амар зөвүүн тэ нэвтрүүлгийн багаас ямар ч тийм даалгавар байхгүй дандаа энэ оролцогч нар нь өөрснөө ингээд нөгөө нэг даалгаврыг сонгож даалгаврын ч гэжтэй даалгаврын өгснийг одоо хоорондоо хин хин нь үзэлдэх вэ гэдгийг оролцогч нар нь өөрснөө сонгож байгаа нь амар зөвүүн санагдаж байгаа. Бараг манайхан ч гэсэн шоугаа хийхдээ бараг хөтлөгч мөтлөгчийн ч хэрэггүй юм биш үү те. Ингээ шууд цаанаас нь ингэчүүл амар зөвүүн санагдаад байна ш надад. Тийм биз энэ өстө гоё шийдлээсэн тий. Тэ. Ерөөсөө ямар ч хөтлөгч гарч ирэхгүй. Тэгээд даалгаврууд нь телевизээр гараад манай энэ балет жоохон маань уйсаар байгаа л ялцсан тий. Тэгсэн уйсаар байгаа л ялцсан. Энэ солонгосуудад бас нэг тийм авууштай чанар бас байна. Ингээд одоо энэ нэг юмн дээрээс нэг ингээд түлхэж унгаах ёстой шүү дээ тий. Тэгэл унгасныхаа дараа намайг уучлаарай. Өстой нэрээ уучлаарай. Ингээд тэмцээн байсан учраас яа харахгүй инглээ гэл ингээд би бинийгаа айгуу гоё хүндэлж байгаа нь амар мундаг санагдсан. Тэгсэн. Тий. За дараагийн хоёр нь болохоор манай нөгөө нэг эн чинь нөгөө нэг 3 танилцаад 3 сар болсон хос. Нөгөөх 12 насны зөрөөтэй хоёр хосын эмэгтэйчүүд нь тололцсон. Энэ хоёр өстой амар удаан бүр өстой хамаг хүч чадлаа бартаал тэр нь үтсэн тий. Энэ хоёрын тэгээд яг энэ тэнцүү байсан тий. Өндрөөрөөч Амар тэр ер тэнцүү нь би байсан тий. бэрээр шүү тий. Тэгээд нөгөө cheerleader хөгжин дэмжигч охин маань ер нь бол барыг дийлчих байх гэж бодсон амар шартай болохоор Би бас тэгсэн энэ тэгж модель бодсон. охноос бас айгуу тийм хүч гарсан тий. Модод охин бараг Айгуу. сүулт нь өргөд авчиад тавьчих шиг болсон шүү дээ. Тэгсэн. Тэгээд энэ шоуны одоо энэ хэсгүүдийн үзэж байгаа хүмүүсийн реакшн энтриг ингээл дахин ингээл айгүй улаг гаргаж байгаа нь биднэрт өөрөөс нь үзэж байгаа хүмүүст бас айгүй гоё байгаа нь тий. Яг юу болчихоо гэдэг пеналистууд хүүшээ яасан бэ хинний алчваа гэж ингэж байгаа энэ ийм одоо гаргаж байгаа энэ үйлдэлүүд нь амар гоё санагдал байгаа ш надад. Энийг ингээд дахин үзүүлж байгаа нь ер нь учиртай л юм бэлээ. Надад ингээд яагаад Тийм ингээд дахин байлаа. үзүүлээл ядаргаатай ингээл дахин ингээ гаргаад байд юм болоо гэж боддогдог гэсэн. Сүүлдээ ч татчих тээ. Нэг Монгол нэвтрүүлгээс ч баг илүү санагддаг болсон байна. За энэ болохоор манай Франц өхөн нөгөө сасан хосуудын их нэртэй найз охинтой үзэлцэн. Тэгээ энэ хоёр хүч тэнцүү биш байсан те үнэхээр давуу байсан. Биш байсан. Тийм Франц бол яа харахгүй илүү байсан. Гэхдээ манай энэ анаа бол үнэхээр тийм шартай, хортой те ингээд гоё харагдах нь гол нь биш. Ерөөсөө төрүүлэх нь гол нь байсан учраас тэр подолх-модолхноос бас дуурж ийлээ шүү те. Тэгсэн энэ айгуу тийм шартай байлээ. Яхаа аргагүй нэг нас нь явцсан тий. Заавал хөөрхөн cute мэд харагдаад ах шаардлагагүй насан дээр очсон юм уу та. Гэтэ айгуу хөөрхөн хүн байсан тий. Надад айгуу таалагдсан. Айгуу таалагдсан тий. Тэгээд ингээд нөгөө нэг
хөтлөгч нарын ч тэр оролцож байгаа хүмүүс нь ч тэр энэ эмэгтэйгээс гарч байгаа энэ хүчийг дандаа л нэг юм ээжийн хүч, ман павер энэ төр гэж дандаа тэгээд байх юм. Нэг төвхтэй санагдаад байгаа ш тэр нь. Харин тийм те. Тий, Зүгээр эмгтэй хүн ялгаатай. юм байж болдгүй маа ши. Тий. Ман павер гэл ингээл зүгээр байгаа хүнийг ингээд нэг тийм ээжийн хайрцагт хайрцаглчаад байгаа байхгүй юу? Нэг ядаргаатай. Эсвэл би өөрөө ээж Энэ болохоор нөгөө нэг тэгж хүлээж аваад байгаа юм уу? соёлын ялгаа байгаа хэл та тий ээж болоод нөгөө ийм хүүхдтэй хүн хүүхдгүй хүн хоёрын ялгаа энэ яг нөгөө тэр энэ бүсгүн оролцсон divorce singles дээр айгу гарч ирсэн байхгүй юу. Ааха. Ерөнхийдөө Солонгост ингээд салцсан ганц бие ээж ч юм уу тий ээж Ааха. болсон ийм хүүхдтэй хүмүүсийг арай өөрөөр хүлээж авдаг. Тэгэхээр тэр хүмүүс яг ингээд тэр нь ингээд нэвтрүүлэг дээр илрээд байгаа байхгүй тий өө ээж хүний хүч энэ төр гэд Монголд Харин бол тий. нэг тэгж ярьдгүй шүү дээ. Ер нь бол ганц бие ээжүүдийг бас нэг нүд зүрэлтгүү бараг сүүлийн Тий. үед одоо нөгөө нэг ганц бие хүчрэг ээжүүд гээд бүр ингээ урайлаад байгаа ч юм шиг байгаа шүү дээ тий. Тий. Тэсэн чи энд болохоор Нөгөө соёлын ялгаа харагдаад байгаа байхгүй. Чи угаасаа ээж хүү одоо хүүхдтэй юм чинь гээд байгаа юм шиг тий. Бүх байдлаар энэ тий. тэр энэ нэг тийм нөгөө өөрчилж болохгүй яг өөрсдийнх нь үндэсний л тэр үзэл ахал да. Амар төвхтэй санагдаад байгаа. Зүгээр байгаа хүнийг зүгээр ингээ гоё нэвтрүүлэгт орж байгаа өрсөлдөж байгаа хүнийг ээжийн хүч гэж амар хайрцаглаж марцаглал. Йоо яагаад байгаа бэ гэж бодож мандаа би өөрөө айгүй юм чи хүлээж аваад байсан. За манай энэ чийл лидер ч харин та овоо ууралдаг эвгүй гар байлаа шүү дээ. Харин тийм байлаа. Энэ тэгээд айгүй шартай охин байлаа те. Тийм Бүр байлаа. хожигдсандаа уурлаад ингээд найз залуу малуутайгаа юм ярихгүй бүр очиод гэртээ очиод юм ярихгүй байсан те. Тий. Амар. За тэгээд дараагийн нөгөө нэг саяны одоо 6 эмэгтэй нь хоорондоо тололдоо. Тэгээ 3 нь ингээ ус руу унчиж байгаа. Тэгээд тэгэнгүүт тэр 3 хосыг эрэгтэй ч ялагдаад эмэгтэй ч ялагдсан энэ 3 хосыг болохоор бас нөгөө нэг өхлийн одоо тулаан ч гэх юм уу те. Хайрын нөгөө тал гэдэг нэртэй гэсэн. Тий. Тийм юмд юу яасан. За тэгээ энэ бас амар хэцүү тэмцээн байсан. Одоо ингээд нэг юм шок болохоор ингээд энэ гурав чи ингээд нөгөө нэг гуруулаа нэг өнгөөр илэрхийлсэн хувцснууд өмсчихэд байгаа шүү дээ. Тэгээ шооны талуудаа ингээд тэр талуудаар нь будцсан. Тэгээд зөвхөн өөрийнх нь талаа ингээд дээш нь харуулаад 100 секундын дотор тэгэх ёстой. Тэгээд ер нь 3 цаг тутам гэж байгаа нь тий. Йоо. Энэний символик гэж яа та. Энэ бол нөгөө нэг хүүхэд төрүүлсэн үе юм шүү те. Ерөөсө 3 цаг тутамд хүүхэд хүлээл сэрэл ингээд юу хэрэгтэй болдог шүү дээ те. Энд чинь бүр юм нэг тасралтгүй ажил шүү дээ те. Тий. Тэр дээр айгуу төстэй юм болов уу гэж бодсон. Чи болохоор юу гэж бодсон? Би ч гэсэн яг л тэгж хүлээж авсан. Гэтэ яг хөө зарим хүмүүс 2 цаг тутам гээл зарим хүмүүс 3 цаг тутам гээл тэгдэг. Тэгээд угаасаа 2 цаг унтас сэрээд хөгүүлээд хихрүүлээд ингэсэт байтал угаасаа л хөссөөсөөгөө 3 цаг болдог л та. Тэгэхээр 3 цаг тутам гэдэг нь айгүй зөв санагдсан. Тэгээд 5 удаа боссон те. Йоо амар дарамттай байсан надад. Бүр нэг тийм. Тэгсэн тэгтээ айгүй гоё талаас нь үзүүлсэн. Надад бол энэ айгүй таалагдсан энэ тэмцэн. Яг уу Монголд бол их хөвчлэн одоо сүүлийн үеийн залуучууд бол хамтдаа босож мосдог тий байдаг байх. Гэтэ ер нь бол манай Монголд бол нөхрүүд унчээд шүү дээ. Эхнэр л ингээл шүнжин босоод ойр ойрхон памперс солиол тий. Тэнгүүд энд бол ингээд тэр чинь хамтын юм шүү гэдгийг харуулах га тий. Энэ бүр дуусахгүй их ажил тий. Ер нь бол хүүхдийн тэр ингээд басны үед чинь хизээч ингээд дуустгүй тий. Одоо өдрөө басан ч гэсэн үргэлжлээл байдаг шүү дээ. Яг одоо өдөр шин харгалцахгүй ялангуяа эхний 3 сар бол ингээд бүр 2 цаг 3 цаг тутам ингээд памперс солиод мөмдөөл тэгэл ингээд хихрүүлээл баагаал дахин солиод ингээд бүр тэр сэгсэтлэл үргэлжлэдэг шин тий. Тэр нөгөө шог ингээд буцаал өөр хүн эргүүлээд тавьдаг шиг тий дөнгөж ингээд памперс солиол дуусангууд ахаал баагаал ч юм уу ингээд араас үргэлжлэхдээ бүр амар адилхан санагдсан. Харин тий тэгээд энэ бүр амар сэтгэл зүйн хувьд ч тэр ер нь ингээд биеийн хүчний хувьд ч тэр аюу хэцүү тэмцээн байсан. Би бүр өмнөөс нь баг ингээд ядраач гэх юм уу галзуурах гэж байгаа юм шиг мэдрэмжтэй шин. Тэр яг ингээд шөнийн 3 хагасаас эхлээл энэ хэдийг ингээд тамлан зовоочж байгаа байхгүй юу? 4 раунд явсан тий. Эхний раунд дээр бол 5 раунд явсан юм байна тий. За эхнийх дээр бол манай нөгөө нэг 12 биш ээ 12 насны зөрүүтэй 2 хос төрүүлсэн яхаа аргагүй. Тэгээ нөгөө насаараа 2 салсан хос маань хамгийн бага эргүүлж чадсан нь басан. 2 дахь дээр бас ингээд
юу яасан. Тэ Нөгөө хоёр адилхан улаанч нь үр дүн тий. байсан. Тэгсэн чинь хоёр дахь раунд дуусаад энэ хоёр ялаад байжсэн чинь нэвтрүүлгийн багийн зүгээс нэг шин одоо мэдээлэл өгсөн нь 3 дугаар раунд дээр ингээ ялах юм бол 3 дугаар раунд дээр ялсан хосууд болохоор ингээд дараагийн одоо нэг 4 5 дугаар раунд орох шаардлагагүй шууд ингээд а, сонгогдсноо гэдгсэн тий. Тэгэнгүүтээ Байсан. манай хоёр улаанчин 3 дугаар раунд дахиж ялаад тэгээд энэ хоёр ингээд аврагдсан. Ямар ч байсан Тэ 4 5-д орох шаардлагагүй болсон. энэ хоёр яхаа аргагүй биеийн хүчээрээ те илүү нөгөө нэг физикэл ийм чадамж өндөртэй байсан болохоор энийг давсан те энэ хоёрыг Тэгсэн. бол дийлэхгүй байсан угаасаа аль аль нь нөгөө хоёр хасна. Тийм тэгээд манай нөгөө чирлидер маань энэ дээр ялж ижил нэг файнали баг нөхөртөөгөө юм дуурж би чамааг уучлалаа бүх юм дээр уучлалаа гэж инээж минийгээд аваа ихэлсэн те. Тэгсэн. Амар ааштай хүүхэн байсан. Тийм байлээ. Айгүй ааштай хүүхэн байсан байлээ. За Тийм. тэгээд 3 дугаар раундын дараа нөгөөх ингээд 1 2 3 дугаар раунд дээр хамгийн сүүлд орсон шүү дээ. Манай нөгөө нэг хоёр Тийм. divorce Цас case ос. нийлсэн хоёр хос маань тий. За тэгээд тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь ингээд гинт одоо сэтгэлээр унж гэх юм уу? Эм орж эхэлсэн тий. Тэгсэн. Би Тэгэнгүүтээ надад айгүй өрөвдөлтэй санагдсан. Заримдаа ингээд эмэгтэй хүний амьдралд ер нь бол шүн ч юм уу босоод нөхөр мэдхгүй хахад уйлахгүй гаргахад амар тийм гашуун нулимс байдаг шүү дээ тий. Ер нь бол ихэвчлэн нөхрийнхөө хажууд ингээд сэрээгээд уйлах юм бол нэг жоохон эрхлэг марк гэн тий. Нэг яасан бэ гэ аргаддаг ингээд шүн одоо унтчих үед нь ч юм уу унгасан юм нулимс ягаад ч юм илүү гашуун санагддаг нэг тийм хажууд нь одоо уйлаагүй те нэг ирэхгүй ингээд нэг ямиг нь хуваалцахгүй болол хүн ер нь шүнд ганцаараа уйлдаг штэ. Одоо энэ ийм үе ер нь ингээд яг ийм нэг хүүхдээ шүн босоод хууралаад тэг яг ингээд нэг амар ядарсан бүр ингээд нэг бууж өгмөрс болсон үед яг ингэж уйлдаг те. Чи тэгж уйлжсэн үү? Би тэгэж уйлжсэн. Мичсэн бас яг тэгж уйлжсэн. Ер нь бол за мэдхгүй би одоо бусад гэр бүлийг мэдхгүй. Манай гэр бүлийн хувьд бол манай нөхөр тэгж шүн нөгөө сэрч чаддгүй. Дээрэс нь биш нэг сэрээ гэж боддгоо. Угаасаа би хөхүүлж байгаа. Тэгээд хөхүүлж яхад нөхөр босч ирээд ямар ч тийм нөгөө үүрэг рол авахгүй заавал босгоод байх хэрэггүй. Тэгээ өглөө ажилдаа бүтэн нэртэй явсан дээр гэж бодоод унтуулцдаг. Тэгээд ингээд яг дөнгөж төрсний дараах ингээ ар араасаа ойрхон сэрээд өдөр шөнийн бараг ялгаагүй болтлоос сэрсэн юм үед бүр амар ядарсан үед юм нүлмэс гардаг те. Бүр яг ингээд амар ядраад бүр ингээд нэг үнэхээр тамирдаад ингээд би хэм бэлээгээд бүр эли балаа болцсон байх үед яг ийм тэгээ яг тэр нулимс нь яг шүн гардаг байхгүй ч шиг. Тэ өдрийн цагаар яг ингээд нойр хүрээд тэ. Нойр хүрээл үүрэглээс өгөөд нөхөр амар гоё хөрхөж мөрхөрсөн унтж байгаа тэ. Би хүүхэдтэй ингээд бүхүүлцээрнээс нойр хүрж нэг удаа яах яргүй тэгж тесэрчээсэн. Ягаад чи энэ нөлбөс тэрнтэй амар адилхан санагцсан. Би өөрөө яг тэгж уйлжсэн болоо. Тэ би яг анхныхаа хүүхдээр тэгж уйлжсэн. Тэгээд эмэгтэйчүүд ер нь бол ингээд нөгөөх яг ингээд өөрийнхөө дотроо бодож байгаа юмыг одоо хин нэг нь таах ёстой гэж боддөг юм уу? Яадыг хөрх юм. Эсвэл энэ намайг угаасаа л мэдж байгаа гэж боддөг юм уу? Ингээд хилдэггүй юм байна гэдгийг би аягуулсаа ойлгосон байхгүй юу? Яг би энэ дээр болохоор ингээд нөхрөөс ирэхээр бас амар утгагүй нулимс юм шиг те санагдаж байгаа байхгүй. Сэрээс нэ ингээд уйлал юу гэж хэлэхэндээ би ядраад байж гэх юм уу. Тэгээ юу гэх. Тэгээд ядраад байна гэж хэлсэн чсэн миний энэ ажил чи ингээд үргэлжлэн штэ. Хүүхдээ хөхүүлэл нөгөө хэдэн цаг тутам. Энэ нэг цаг хугацааны л асуудал хүүхэд жоохон томроод нэг 2 3 сар хүрчээр арай гайгүй унтна. Тэгээ нэг тэрхэн хугацаанд ямар сэрэлтэй ээж биш нэг тийм ганцаарсан эмэгтэй хүний ганцаарсан нулимстай яг адилхан санагдсан. Яг энэ эмэгтэй ингээ нойр нь хөрөхгүй нөхрөн тэнд айгуу гоё унтаад байдаг тий. Тий. Эмэгтэй хүнийд нойрдогтой ингээд нэг 2 цаг тутам сэрээсэн ч 30 минут тутам сэрээсэн ч яг л анхны шиг хурж идэг тий. Айгуу санаа ингээд тэгээд унтаад өгдөг тий. Бид нар тэгж боддгоос ингээд нэг сэрсэн бол доор хажил нэг 2 цаг ингээд нэг илэрэл ингээд энэгээр тэрүүгээр явдаг ш. Эрэгтэй хүмүүс тэгээд за болцсон бол гээд ингээд дээр тавиад унтаад өгдөг те аягүй санаа. Тийм солонгосчууд яг тэгдэм байлээ. Тэгээд унтаад өгсөн те аягүй сан. Тэгээд 3 цаг тутам ингээд унтаад байгаа байхгүй эднэр чинь. Би яаж унтаад байна гэж бодогдоод. Тэгээд энэ эмэгтэй хөр хамт нөгөө хүүхдийнхаа бичлэгүүдийг үзээд тэгэл хүүхдээ хараал уйлдаал
Ер нь тэгээд ер нь доторх юмаа тэгж гаргаад тэгэл ер нь би ер нь одоо ингээд эцсийн хүчээ шавах ёстой гэдгээ ер нь ингээд мэдэрчих шиг болсон тий. Тэгсэн айгүй өөрчлөлт ирсэн те яг энэний дараа. Тэгсэн яг энэний дараа айгүй Яа, өөрчлөлт ирээд бүр ингээд даабалдсан шүү дээ нөгөө хоёрыгоо дөрөвдүгээр раунд дээр. тэгсэн. Тэгээд нөхөртөөгөө бас ярилцсан шүү те. Хоёулаа Тий. бас хүүхдээ ингээд чадсан шүү дээ. Одоо тэгээд тэрнээс ямар ялгаа чи чадсан шүү дээ гэл айгүй хүч зарцуулаа бүр ил давуу яасан те. Хоёр залуу Элтав басыг. яасан тий. Тэгээд энэ эмэгтэйгийн бас нэг одоо ингээд туршлагач гэх юм уу одоо нэг гэрэлтэйгээ салсан гэхээр арайч муухай юм да тий. Нэг тийм бусдад бас хүч өгөх те ингээд нэг тийм дарамт үүсэхгүйгээр одоо бид нар бол ингээд шөнө уйлаад маргааш нь ингээд нөхөр босч ирэнгүүт би ингэсэн тэгсэн гэл ингээд нэг тийм дарамт үүсгээл нэг тийм чи намайг аргадах ёстой ч гэдэг юм нэг тэгдэг байсан шүү дээ анх. Аа. Энэ эмэгтэй бол тэггүй байгаа байхгүй ганцаараа тэрийг ингэж даван туулчаад нөгөө залуугаа ингээд цаг нь болоод сэрэнгүүтээ өөрийгөө тэгсэн уйлсан гэдгийг юу ч хэлэхгүй те тэгэл ингээд хойлоо чадсан Тий. штэ ингээд айгүй тийм мундаг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд яхаа аргагүй амьдрал үзээд илүү те энэ нөгөө охтуудыг бодвол ойлгоцсон те амьдралыг ойлгоцсон учраас нэг Тий. эвтэйхэн харилцах хэрэгтэй гэдгийг өмнөх алдаанаасаа ч юм уу те ер нь бол ойлгоцсон л эмгтэй байгаа байхгүй. Тэгээ энэ удаагийн харилцаага айгүй гоёороо ингээ байлгахыг хүсэж байгаа те. Тийм тэгсээр нэг ямар нэг Тим юм шиг жүжиглээд байгаа баг санагдсан. өмсөд байгаа Тий. биш тий. Тий, Ингээд л яг яг л өөрийнхоороо өөрийнхоороо тий. тэгээ бас нөгөө эр хүнээ бас айгүй хүндлээ тайрлж байгаа нь бол харагдаж байгаа тий. Тий ингээд айгүй гоё ингээд дэмжлэг ингээд нэм сэтгэл зүй юм залууд өнгөт энэ нь бас ингээд нэрээ тийштэйгээл ингээд хамтдаа хоёлаа ингээд тэгэл нөгөө хоёр хосыг бол бүр элт тав яасан тий. 5 дугаар одоо хамгийн сүүлийн раунд дээр ч гэсэн ингээд манай хоёр аягуулаг байгаад ингээд энэ хоёр ялж чадсан. Ялаад энэ хоёр үлдээд манай нөгөө нэг хамгийн залуу хосууд маань хөрх юм харамсалтайгаар Хасагдсан хасагдах тий. болсон. Тий. Тэгээд ингээд Тэгэд энд бол яахын аргагүй хоёр одоо нөгөө нэг эцэг эхийн хүч ихэн цаашаа чинь аль эсвэл нөгөө туршлага гэх нь хаашаа тий хамтарч үнэхээр би бинээ урамшуулад ажиллаж чадсан тий. Уг нь бол чадсан. ингээд логикоор бодоод үзвэл илүү залуу хүмүүс нь биеийн хүч сайтай тий Аа. байх ёстой. Гэхдээ эн чинь нөгөө сэтгэл зүйн ментал асуудал юм а гэдгийг яг эндээс харж байгаа хгүй. Эхний 3 Тий. раунд ч яг одоо ингээд хүмүүс өөрсдийнхөө биеийн хүчээр залуу насны эрч хүчээр давчлаа. Ингээд сүүлийн 2 бол яхаа аргагүй тархиндаа тэмцэл болж байгаа тий. Тий, яг үнэ. Тэгээд ингээд тархиныхаа тэмцэлсэн тэр хүчээрээ ингээд гар хуруугаа удирдаад бие удирдаад хоёр гараараа зэрэг эргүүлж мэргүүлээд те амар даг явсан энэ хоёр. Тэгэл төрүүлсэн. Тэгээд ямар ч ясаа үлдэх хэрэгтэй болсон. За тэгээд дараагийн дугаар дээр нь болохоор 4-р дугаар дээр ямар нэгэн одоо юу яахгүй та нарыг хооронд ингээд тэмцээ мэмцээ тийм даалгавар өгөхгүй. Тэгээ харин ингээд октод маань ингээд гоё гарах хэрэгтэй болсон. Ингээд тэгсэнтэй айгүй хөөрхөө. Тий. Тэгээ залуучуудыг өвдөөгээд октод нь гангалж бангалаад нэг газар очиод тэгээ бөөнөр ингээд за ийм private юу юм шиг байна. Кино театр юм шиг байна. Бүгдээр ингээд кино үзэх юм шиг байна гэх. Тэгээд ингээд октод бөөнөр гангалцаа айгүй гоё нэг газар очиод суугаад ид хөөх юмтай ингээд суугаад кино үзлээ гэсэн чинь яг үүндээ кино биш байсан. Юу байсан бэлээ гэхээр за одоо манай нэг хэлнэ. Юу эсэ бэ гэхээр үлдсэн залуучууд маань юу ярьж байгаа ууж байгаа идж байгаа гэж шууд камераар үзүүлсэн. За энэ нэстэ айгүй гоё нэг одоо нэг санаа гэх юм уу те өгсөн. Юу вэ гэхээр ер нь бол гэрлэх гэж байгаа хүнээ ч юм уу за үерхэж байгаа найз залууга те бид нар ингээд өөр залуучуудын дунд найзуудынхаа дунд гэр бүлийнхаа дунд чамтай гэд өөр юм олон сценарио те өөр олон газруудад тэр нь туршиж үзэж харах хэрэгтэй юм шиг санагддаг. Яа тэгэхээр тэр болгонд хүмүүс ингээ өөр ааштай хүмүүс бас байдаг. Яг л нэг л зангаараа байдаг хүн байдаг тий. Чамтааш нэг адилхан, найзуудтайгаач нэг адилхан, гэрийнхэнтэйгаач адилхан, ажлынхантайгаач адилхан тийм хүн байдаг. Тийм биш хүмүүс бас байдаг тий. Энэ тийм болохоор өөр болоод байдаг. Тэгээ тэрийг ер нь бол суухаасаа өмнө ингээ би бинийгаа таниад авчвал зүгээр санагддаг. Тийм тийм яг үнэ энэ тэнтэй ямар байх нь уу чамтай байхдаа нэг ямар байх нь чамгүй байхдаа нэг за чамгүй байхыг харах боломжгүй л байх л да яг энэ нэвтрүүлэг байгаа ш. Гэтэл ер нь ингээд нөгөө согтоож үзэх хэрэгтэй гэдэг шиг ер нь янз янзын одоо нөхцөл байдал харах л хэрэгтэй. За ингээд залуучуудын яриаг бол шууд лайваар үзүүлсэн. Тэгээ залуучууд ингээд би биенээсээ
эхлээд айгүй easy те та хоёр яаж танилцсан, яаж учирсан гэж асууж явж байгаа яриа гүнзгийрсэн. Тэгэл ер нь эвгүүлчих Тийм. хэлсэн дээ. Яг энд ингээд зарим залуучууд бол бас санаатай байсан уу? Аль эсвэл одоо угаасаа л нэг л зангаараа байдгүй тийм залуучууд байсан тий. Миний бодлоор нэг л зангаараа байгаа залуучууд нь бол тэр бүжигчин залуу байсан, жүжигчин залуу энэ хоёр бол яг л ийм нэг өөрийнхөө байдаг шигэ тий найз охинтойгоо байдаг шигээл хаач яг л тиймэрэл байдаг бах яг тийм өөрийгөө олцсон хүмүүс шиг. Тийм яг надад Юу ч болохоор санагдсан. надад бол нөгөө 12 жилийн зөрөөтэй хоёр хүмүүс казиногийн дилер залуу бол намайг бичлэг хийж байгаа юм чинь ингээд лаг амар ухаантай юм ярич гэж бодсон юм уу? Аль эсвэл ингээд арай жоохон хөгшөө учраас нэг хүүхнүүдийн учрыг олцсон ч юм уу те. Нэг зөв юм уу хэлж чаддаг залуу байлээ нэг тийм. Ингээд нэг эвгүй яриаг айгүй хөөрхөн төгсөгч чаддаг те. Тэгсэн чинь энэ охин нь болохоор тэгээд хэлсэн шүү дээ. Энэ бүгдийг би өөрөө зааж өгсөн юм. Би л зааж өгсөн болохоор энэ юм болсон гэд тэгж хэлээд л дээ бас. Тэгсэн. Тий, тэгэхээр бас их сонь те. Тэгээд нөгөө нэг танилцаад 3 сар болонгуудаа гэрлэх шийдвэрийг гаргасан хоёр хос маань болохоор ер нь бол би бинийг бүрэн таньж амжаагүй байна гэдгийг би яг энэ хэсэг дээрээс харсан. Яасан гэсэн чинь хоёр амар хөөрхөн байсан тий айгу cute надад бол бүр айгу игдүүтэй санагдсан тэр залуу нэм нэг тий залуу нь айгу игдүүтэй юм билээ хөөрхөн. Тэг ингээд амар хайртай тий. Тий охиныхаа бүх ярианд ингээд итгэдэг тий охин нь ингээд амар их эрэгтэй найзуудтай. Тэгээ тэр нь намайг айгу ингээ галзууруулдаг гэж хэлсэн те энэ залуудаа хөөрхөн яг лайв хэсэг дээр тэгэнгүүтээ амар тийм олон эрэгтэй найзтай хэрнээ одоо ингээд анх удаага надтай л ингээд болцож надтай л ингээд үерхэж байгаа гэдэг ярианд айгу итгэсэн байсан ч. Тэгс. Би тэрэнд айгу итгээгүй байхгүй юу. Тийм одоо эрэгтэй найзтай. Тэгээ бүр ингээ гар хуруугаа ингээд хорон завсраа хийж барьцдаг найзтай хэрнээ анх удаа тэрнтэй болцож байгаа гэд хэлээд нөгөөх нь ингээ итгэцсэн ч байх шиг. Би айгүй надад бол энэ хоёр ягаад ч ийм нөгөө 3 сар болчоод ийм нэвтрүүлэгт орохоор чи ингээ нэг алдартай од болдсон шүү дээ тий. Тэр хоёулаа нэг тийм модель хүмүүс болохоор энэ нэвтрүүлэгт ороод нэг олны танил олъё гэсэн тийм карьерийн шийдвэр байсан байж магадгүй гэж би бодсон. Ер нь бол 3 сар үерхчээ шууд гэрлэн гэдэг шийдвэр нэг олон хүн гарах болов ялангуяа одоо энэ гэрлэхгүй юм олон жил болдог те Солонгос гэтэр газруудад харин их болов гэж бодсон. Тийм хоёрдугаар энэ залуу нь айгу тийм нөгөө нэг хүүхэд чиг залуу байлаа шүү дээ. Угаасаа өөрөөс нь дүүчлээ те энэ. Тийм өөрөөс нь дүү. Тэгээ хүүхэд чиг ингээл хоёлаа гэрлээ гэхэд ингээд сэтгэл хөдлөлөөр тэгээл нэг юм бододгүй ч юм шиг тийм залуу байсан. Тэгэхээр баадгүй ингээл гэрлээ гэдэг юм амар юм бодоогүй шийдвэр гаргасан ч юм магадгүй те. Тийм магадгүй. Бас тэгээд залуучууд гинт ягаад би биенээсээ одоо чиний сонгох хүн хинбэ ч гэдэг юм нэг тийм асуугаад эхэлсэн бэ. Гэт би биенийхээ найз охин хэрвээ ингээд манай ингээд найз охин биш байсан бол би тэрийг сонгох байсан гэдэг хэсгүүд айгүй бас хэцүү байсан надад. Энэ юу аха юм нэвтрүүлгийн багаас заавал ийм асуулт асууаарэ гэд өгсөн бах те энэ заавал хариулна шүүгээ тэгээ тэрийг ингээд нэг заавал хөтлөгч орж ирээд ч юм уу нэвтрүүлгийн дүрмэнд хэлэхгүйгээр ер нь хүмүүст нь ойлгуулсан те тэгээ заавал энэ асуултууд нь хариулна шүүгээд угаасаа ийм эвгүй байдалд оруулсан баха. За энэ дээрээсээ нөгөө манай балетчин залууч айгүй эвгүй байдалд орсоо те тэр залуу маань тэгсэн ёстой балетчин залуу ёстой миний ч төсөөлөөгүй занх гаргасан. Ерөөсөө энэ залуугаас гарна гэж яагаад ч бодоогүй те айгүй төлөв даруу нэг тийм дууга царайтай залуу байсан чи үнэхээр л урлагийн хүн байлээ те. Тийм байлээ амар сэтгэл хөдлөлттэй бүр ингээд тэгээ яг тэр сэтгэл хөдлөлтөөрөө контролгүйгээр бүр ингээд баг найз охиноо муулаад те. Ер нь бол миний яг ингээд сонирхдаг төрлөөс шаад эсэргээрээ гэж мэгэд тест аач өгсөн шүү дээ ёо. Надад бол энэ охин ингээд нөгөө нэг сэтгэл хөдлөлтөөр айлгаад те уйлж муулаад жоохон юм ярих гэхээр ингээд энэ залуу хитрхи их барьдсан юм шиг санагдсан. Ингээд нэг юм хилэнгүүт нулимс туслуулаад ахаар чи хүн дараа нь за явшиг шиг энийг хэлж ингээд бөө асуудал болоод уйлал хэрэлдээл бөө юм болоод тайлбарлал эцэст нь баг миний буруу болоод ингэж дуусчихснаас зүгээр хэлэхгүй байсан дээр гээд энэ залуу нэг тийм сонголтыг гаргацсан юм шиг санагдсан. Нэг тийм үгээр нь те тэгээд ингээд хүн хэмээх чинь бас түүхтэй санагддаг юм аа яг ингээд хэлмээр болсон байх л та.
Тийм магадгүй яг тэр гисэн айгүй хэцүү байдаг мэддэг гэдгийг хэлсэнтэй угаасаа. Тийм. Гэтэ Тэгэнгүүтээ ер надад нь бол бол энэ хүүхэн өөрөө айгүй төвхтэй ч юм шиг санагдсан. Гэтэ яг хөө би өөрөө яг үнийг хэлэхэд арай залуухан багтаа ийм эмгтэй байсан байхгүй юу? ааха Сэтгэл хөдлөл өндөртэй. Тэгээд юм хэлэхээр угаасаа үйлчдэг. Тэгээд ааха тийм нөгөө нэг сэтгэл хөдлөл өндөртэй хүн чинь өөрийгөө бас айгүй тийм контролд харахгүй шүү дээ. Явцын дунд би бинийгаа ойлгоод ингээд за ингэл хямардсан байна да гэд эмгтэй ч гэсэн тийм нас явахын хэрээр ингээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг арай ингээд удирдах сурж байгаа байхгүй юу? ааха Тэгээд энэ эмгтээч буруу байхгүй. Гэтэ тэр нь яг нөгөө залууд нь айгүй хэцүү санагддаг байсан байх гэж бодож байна. тийм яг тэгэж хэлсэн шүү дээ. Ингээд нэг харахад ингээд нэг хачин царай гаргацсан байдаг. Тэгээ яасан гингөө ч хилдэггүй. Тэгэл ингээд яасан бэ гэж дахин асуугаа. Сүүлдээ би ингээд дууга өндөрсгээд хөөшөө яасан бэ? Яаснаа хэлчихэж гээд тэгээд ингээд тэгэнгүүт өөрчдөг гэ тэ. Тий. Тэгээ тэр чинь яг миний түрүүн нөгөө хэлсэн эмэгтэйчүүдийн бас нэг алдаа байгаа байхгүй. Тэр хүн чинь далдыг харгагч 75 биш шүү дээ. Тэ тэр чиний бодлыг Тий. мэдэнгүүтээ тэгсэн юм уу хайраа гэл тэг чадахгүй шүү дээ хүүрхэн амтай. Үнэхээр ямар нэг асуудалтай байгаад уйлмаар байсан бол яг яаснаа хилчдэг байх хэрэгтэй байхгүй юу да. Ингээд нэг тийм гэрлэх насан дээр очичоод ингээд нэг тийм энэ чинь бас нэг токсик нэг хэлбэр шүү дээ тий. Тийм Ядаргаатай тийм ингээд шин бол өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр нөгөө нэг хүчрхийлээд байгаа байхгүй тий. тий. Эрэгтэйгээ ингээд боогод байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөх нь ингээ яасны таах ёстой те ингээд яатсан болтоо гэж бодоод нэг ядаргаатай тэр өөрөө айгу хэцүү харилцаа л та. Тэгээд тэрнээс ч болсон байх. Дээрэс нь нөгөө жоохон юм ууцсан хүн болгон сэтгэлээ нээж байгаа юм шиг санагдсан уу яасан. Ёстой нэг контролгүй авч хаяад нөгөө эмэгтэйчүүдийг үзэж байгааг мдээгүй болохоор ч тэр юм уу хөрх юм дэста. Эвгүй яриад. Тэр өөрт нь таалагддаг эмэгтэйгийн тухайд болохоор хараа энэ балет жоох өөр амир хүн дээр хүлээгээд авчирчдаг болсон тий. Тэгэхэд болол нөгөө өмнөх үнний худлаагийн тэмцээн дээр нөгөө жүжигчин залуугийн найз охин нөгөө продюсер охин ч болол би бол амир яг идеал эмэгтэй биш энэ төр гэдэг айгууд нэг тийм 50 хүлээж авсан шүү дээ. Тэр хоёр өмнө ярилцчихсэн тий. Тэр энэ өөрөө балет жоох ерөөсөө тэрийг айгуу сүртэй хүлээж авсан зүгээр хүний ингээд гой санагдсан байж болно тэр ч угаасаа бүгдөө л хэлж байгаа юм чинь. Угаа тэгтээ тэр нөгөө нөхөр нь ингэдэг гэсэн шүү дээ. Баян чийл миний одоо мөрөөдлийн эмэгтэй чийл ингээд тийм гэж өдөр бүр баг хэлдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ яг байх багт нь яг миний мөрөөддөг эмэгтэйгээс 100% эсэргээрээ гингүүт ер нь хүндэл хүлээж авах байхаа да. Гэхдээ энэ балет жоохон бол өөрөө барыг тэгж асуудаг хаа. Би чинь чам таалагдж байна. Чиний мөрөд явах тэгмэд ч хүн ямар үгүй гэж хэлдэг нь шүү дээ. За тийм ээ чи бол миний яг мөрөдөл охин чамтай л би үер хий гэж бодож ирсэн гэд ингээд нэг хүчээр хэлсэн бахаа өөр хэмд. Тий бас магадгүй. Тэгж чадхаар тийм царайтай охин байлээ ш нэг тийм ядаргаатай чи надаа яг хайртай юу хайртайгаа батл энэ төр гэдэг шиг тий. Нэг тийм нэг тийм 10 жилийн үеийнээр үерхэд байгаа юм шиг тий. Тий. За тэгээд энэ залуучуудын ингээд яриаг лайваар ингэж үзүүлж явангуудаа дараа нь нэмэгтэйчүүдийг одоо ингээд юу яа гэсэн те одоо нэг санал өгөө. Гэтэ өөрийнхөө найз залууг оролцуулахгүй бусад хүмүүс санал өг. За эхний санал нь болохоор чи энэ дундаас чиний найз залуу хэрвээ энэ дунд байхгүй байсан бол ингээд энэ дундаас хамгийн их гэрлэхийг хүсэж байгаа залуугаа сонгоно нэгдүгürt. Хоёр дахь санал нь болохоор хамгийн гэрлэмээргүй байгаа хүнээ сонгоно гэсэн тийм санал өгүүлсэн те. За тэгээд хамгийн гэрлэх одоо ингээд нэг хамгийн гэрлэмээр байгаа өсөлтөө залуучууд гэсэн чинь энэ дөрөв гарч ирсэн. Дөрөн залуу энэ харсаа. Энэ тэгээд дараагүй санагдсан те. Угаасаа л энэ дөрөв сонгох байсан баг. Энэ ер нь жүжигчин залуу надад энэ тэмцээнд орох болгоно айгүй гоё ийм мэдрэмжээ өгсөн энэ хоёрын ер нь харилцаа. Айгүй тийм эрүүл харилцаатай тий. Дээрэс нь ер нь бол бүх гэр бүл эрэгтэй нь ингээд нөгөө нэг мөнгө илүү олдог тий. Тийм байх албатай биш шүү дээ. Хүн болгоны харилцаа амар өөр. Бидний нөгөө стереотип ингээд нэг ботцсон те гэр бүлийн эрэгтэй нь л амар лаг байх хэрэгтэй гэдэг. Тэгэхэд энэ хоёр бол бит хоёр амар өөр хос гэдгээ хоёулаа хүлээн зөвшөөрсөн. Тэрэндээ ингээ амар хаппи ингээ хүнээс ичихгүй те. Манай эхнэр бол надад удирддаг. Тэгээ миний буруу байдаг болохоор миний төлөө хэлдэг болохоор л одоо манай найз охины хэлсэн юмнууд айгүй үнэн байдаг гэнтэр гэл айгүй тийм энэ хоёр өөрсдөө айгүй хөөрхөн тэгээд
ойлголцсон байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нэвтрүүлгийн багаас болохоор нэвтрүүлгийн манай пеналистууд болонгууд тэрийг яаж хүлээж авсан бэ гэхээр өө энэ ингээд ээж шиг нь байна. Ээж шиг нь удирдах чинь ингээд үзэгч хүмүүсийн толгойд бас юм хийгээд байсан те. Тэр нь бас жоохон онцгой санагдсан надад. Тэгээ яг энэ хоёр айгүй олон тиймтэй тохиолдсон байх л та. Угаасаа энэ ч айгүй хөөрхөн залуу байгаа шүү дээ. Ер нь Солонгостой ч гэсэн те жүжигчин хийдэг. Угаасаа ингээ харахад ч гэсэн айгүй гоё залуу. Би минь ч гэсэн амар хөгжсөн те. Тэгэхээр найз охин нь болохоор шал өөр юм энгийн охин байгаа байхгүй. Солонгосууд дундаа бол барыг сарамтай ч гэхээр те. Тэгэхээр энэ хоёрт бол зөндөө олон хүмүүс л яг энийг хэлжсэн баг те. Та хоёр угаасаа бүтггүй ингээл охиныхон талын найзууд ч гэсэн охинд нь хэлж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хоёр энэ асуудлаа бол айгүй сайн хоорондоо яриад шийдээд ингээ дараагийн түвшинд хүрсэн асуудал лээ. Тэгэхээр энийг ерөөсөө яриаггүй орсон бол энэ хоёр айгүй эвгүй байдалд орно шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын хин нь бие биендээ айгүй хайртай, ойлгогдсон харилцаагаа тий хоорондоо бол тий маш сайн ойлголцсон хоёр хос шиг санагдсан. Тэгээд энэ залуу бол бас өөрөө одоо нөгөө нэг эмэгтэй нь илүү их мөнгө болохоор залууга дээрлэх хандлагатай байдаг шүү дээ тий. Ерөнхийдөө нэг жоохон илүү их мэдлэлтэй. Тий. Их мэдлэлтэй болоод ирэхээр ер нь эмэгтэйчүүд чинь ингээд эрэгтэйгээ айлуулах дээрлэх гэж юм эсвэл доош нь хийгээл тий чи мөнгө олдгоо гэж ихлэх гээд байдаг шүү дээ. Энэ хоёрын хувьд бол энэ залуу тэгэж нэг тийм доош нь орхооргүй тийм өөрийгөө амар сордог айгуу тийм сэргэлэн залуу байсан тий. Тийм байлээ. Яг магадгүй баг мөнгө олдог байсан ч хамаагүй айгүй тийм сэргэлэн бүх юмн дээр юм гоё ханддаг залуу байсан. Тий, өөрийнх нь хандлага айгүй гоё тий. Тий, өөрөө ингээд нэг имзэглээд байхгүй тий би угаасаа баг мөнгө олдог ч юм уу эхнэр маань намайг загиндаг энэ төр гээд нэг тийм юм ерөөсө бодохгүй тий. Угаасаа миний төлөө л хэлж байгаа. Угаасаа манай найз охин амар ухаантай гэл. Тий, яг үнэ айгүй хөөрхөн энэ хоёрын яг тэр хандлагаараа ингээд харилцаанд ханддаг учраас айгүй гоёороо байгаад байгаа байхгүй энэ хоёр те. Тэгээд энэ дөрвөөс хамгийн хүсэмжит залуу нь болохоор нөгөө нэг лайв дээр хамгийн гоё юм ярьсан. Манай нөгөө чирлидерийн нөхөр болж таарад. Тэгээд энэ хамгийн хүсэмжит залуу нь болж таарсан. За тэгсэн чинь хамгийн гэрлийн хүсдэг байгаа. Одоо энэ дөрвөөс хамгийн гэрэлмээр байгаа энэ казино дил рүү. Үгүй би бол тэр жүжигчин залуу л байсан угаасаа. Анхнаасаа л жүжигчин залуу байсан. Тэг чиний хайлт нээсэ. Энэ нөгөө нэг энэний уг нь бол энэ нөгөө салсан аав айгу бас дайггүй санагдсан чинь. Бас мессежэнд нь хариу ирдгүү гэдсэн тий асуудал нь тэр хоёрын мессеж хариу ирдгүүгээ тэр надад амар хэцүү санагдсан. Би л манай нөхөр юм бичээл залгаж малгасан чи эргээ хариу ирэхгүй ингээ синдэтэй айгу бас адилхан бачуурна би тэр хүүхнийг айгу ойлгосон. Энд тэгтээ синддэг гэсэн бэлөө. Харчаад хариу ичихгээ бэжсэн чинь мартаад ажиллаа игээд 4-5 цаг болчихдаг гэсэн шүү дээ. Тий. За яг хариултандаа гэж мартчихдаг. Тэгээ тэрнээс болоод амар ууралдаг гэдэг. Тэгээ эмгтээчүүд болохоор бүгд ойлгосон шүү дээ. Тийм аргагүй угаасаа тэгэх юм бол амар хэцүү гэнэ. Би ч одоо тийм юм тоохо болцсон дөө. Тэгээ синтсэн байсан чинь зав гарахаараа бичин үзгээл тэгээд орхичдаг болсон шүү. За хамгийн хүсэмжит бус залуус нь болохоор нөгөө хоёр. Аяа энэ хоёр сонгогдсон. Тэгээ энэ хоёр дундаас нэвтрүүлгийн одоо нөгөө нэвтрүүлгийн үзэж байгаа пеналистууд ч тэр ер нь би ч гэсэн ингээд за одоо балет чинь хамгийн хүсэмжит бус байх нь дээ ингээд бодсон чинь нөгөө international couple-ийн эрэгтэй нь байсан. Энэ ч угаасаа аргагүй л дээ. Би бол балет чинь гэж бодоагүй энийг гэж бодсон. Яагаад тэгэхээр энэний тэр нөгөө асуудал нь айгу онцгой асуудал байсан шүү дээ. Хоёр асуудал байсан. Нэг нь болохоор нөгөө нэг найз охинтой хамт байжсэн чинь өөрийнх нь гадаадаас ирсэн хоёр эмэгтэй найз нь ингээд төөрчлөө гэсэн шүн дунд нөгөө хоёр руугаа яваад гисэн тий найз охин бити яваа гэж хэлээд байгаа чи. Баялаг юу гэсэн юм бэ? Би л өөрөөсөө хүлээж авааргүй тийм асуудал л. Хоёрдугаар нь амар өрөнд орсон гэсэн тий. Тийм гэсэн. $200,000 өрөнд орсон ч үлээ. Би тэгээд энэ Франц хүүхний бүр амар лаг хүүхэн бэ гэж бодсоо амар бурхан шиг тий. Эсвэл нөгөө хідний ялгаатай одоод ингээ өөрийгөө сайн ойлгуулж чаддгүй юм айгуу сонио ингээ. Тэгээд энэ өөрөө айгуу ойлгох юм байл ш тий. Тэг санагдсан нь энэ залуу өөр амар тийм ядаргаатай гоожур юм бил ш. Тэгэл надад чийл байгаа гэл ингээл нөгөө Франц эмэгтэйгээ байн тэгэл ингээл нэг тийм энд өөрөө ингээд нэг тийм өөртөө итгэлч юм уу нэг тийм юм юу ч байхгүй тийм сонин эрэгтэй хүний нэг тийм нэг
аавра байдаг штэ хүнд нэг тийм юм юу ч байхгүй айгу тийм жулдраа санагдаад байгаа ш надад. Энэ тэгээд угаасаа солонгос хүүхнүүд энэ залууг бараг тоохгүй байсан байхаа тий. Тийм баг. Угаасаа Тэгээд тоохооргүй юм байл л штэ яриа мараа мангар өөртөө ихтгэлгүй тэгэл уучлаарай надаас боллоо гэдэг тийм ядаргаатай нэг тийм ямар ч өөртөө итгэл байхгүй. Энийг үзүүл ойлгоно та нар заа миний ярьж байгааг одоохондоо би итгэх юм уу дэж магадгүй. одоо чи жишээ нь ингээд нэг нөхөртөөгөө ч юм анх танилцаад үерхчих үедээ эмэгтэйнээсээ туслаагээ хаяа өгчүүл яах вэ? Тэр чигээрээ тэрнтэйгээ хөтөлцөөд алга боллоо гэж хэлнэ шүү дээ. Юу эмэгтэйнээс гэж юу? Тэ. Тэгэл яг явахгүй л хаалган дээр байлаа. Тэгээ тэр чигээрээ яваараа гэж хэлнээр. Бодсон чи бүр дургу урж ирсэн яг нөгөө нэг хас шиг тий. Юу гэсэн үг ингэж бодогдож шүү дээ. Нэрэ тэр Франц эмэгтэй бол хэл өөрийгөө ойлгуулж бүрээ ойлголцохгүй л байгаа. Тэрнээс бол нэрэ яг бүрээ ойлголцсон хүнтэй бол тэхгүй шүү дээ. Одоо энэс тэгтээ айгу ууж хүүхэн байлээ ер нь хүүхэн ч гэсэн байгаа тийм маань тий. Зүгээр тэгээд идэм бил ш тий. Зүгээр штэ гэж мэгэл тий. Энэ залууг бараг авч явах бах уу тэргүй. Тэгэх бах. Олон юм тэмцэн дээр ч гэсэн одоо Мариам ингээд даваа гарчиж байгаа шүү дээ. Одоо энэ жишээ нь тэр бөмбөгтэй тэмцэн дээр төрүүлж чадаагүй тиймгүүт эмхтэн л даваалаар ажил руу оруулж байгаа байхгүй юу? Тий. За тэгээд ингээд хүсэмжит энэ залуу малуу яагаад ингэсэн бэ гэдгийг нэвтрүүлгийн багийнхан өөрснөө ингээд залуучуудад хэлсэн. За тэгэнгүүтээ за та нарын түрүүний яриаг октод чи ингээд лайваар үзье гэж шууд хэлээ ийцэн тий. Тэгсэн. Тэгсэн чинь залуучууд өстө бүгд чэйсэн гоочихгол манай нөгөө нэг танилцаад 3 сар болсон хосын иргэдтэй бүр ингээд би ямар нэг буруу юм хийсэн юм шиг санагдаад байна гэдэг бүр ингээд хөрх янтай чамайг дуурахгүй авчихсан ингээд айцтай байна гэдэг хөрх янтай айгу нийттэй. Тэгээд яасан за манай балигч бол бүр цайрцсан байсан хөрх юм за уралччтэй гэл ингээд айгу хэцүү байсан. Тэгээд дараа нь нөгөө ганцаархнаа ярилцлага өгдөг хэсэг дээр бүр ингээд уйлаад тэгээд ингээд уйлал дууссан да энэ нэвтрүүлэг. Энэ хөрх юмтай гэхдээ бол нэг тийм цайлган сал байлаа шүү дээ тий ийм сэтгэл хөдлөлөө шууд нээлттэй илэрхийлдэг хүн болгон ийм санаатай байх албагүй шүү дээ угаасаа айгүй олон төрлийн хүн байгаа. Тэнгүүд эртээ хүн гэхээр л нэг ийм дууга хураасан ч биш энэ ийм угаасаа урлагийн хүн ч болоод тэр юм уу эсвэл ийм айгүй тийм хөөрдөг залуу байлаа тий ер нь бол яг ийм олон хүний дунд орохоор нэг ингээд хөөрөөд явцдаг нэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм л залуу ах шиг байлаа. Тэгээд явгны ярьсан юмнууд нь бол яг үнийг хэлэхэд бүр тийм амар муухай зүйл бол байгаагүй. Тийм зөвхөн байгаагүй. Гэтэ эмэгтэйгийнх нь хувьд бол ерөөсөө ингээд огт мэддэггүй шин мэдээлэл байсан учраас тэр эмэгтэй айгүй эмзэг хүлээж авсан. Гэтэ эмэгтэй өөрөө асуудалтай байгаа учраас одоо нөгөө нэг энэ залуу team cover хийсэн гэдгийг ер нь дараа нь ойлгох байхад гэж би бодож байна. Дараагийн дугааруудыг үзэж байгаа л энэ одоо нэвтрүүлэг энэ хоёрт бараг туслах байхаа тий ингээд эмэгтэй асуудалтай бол тэрийг ойлгоод энэ нэг тийм том асуудал биш шүү дээ. Нээлттэй ярьдаг болоод муудалцаж гисэн ингээ яаж байгаагаа шууд найз залуудаа хэлчихгүй эрхлээл ингээл яхаар нөгөөх нь эрхэлж ийн гэж хүлээж авахгүй бүр юм асуудал томорчж байгаа байхгүй тий ямар ядаргаатай юм бэ хэлчихээчтэй гэдэг. Өөрсныг нь мэдээд байдаг тий. Тийм тэгсээр нэ шалтгааныг мэдэхгүй ингээд таах ёстой тий айгу хэцүү. Тийм тэр нь яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа яг тэгж уралдаг эмгтээчүүд байх юм бол гэсэн бас бодоод үзвэл зүгээр байх тий. Ер нь шал дими юм байна гэд би яг бүр ингээд залуу хүн хүүхэд байхдаа яг иймэрхүү ааштай байсан байхгүй юу. Угаасаа яаж нөгөө сэтгэл хөдлөлөө гадагшаа илэрхийлэхээ мэдэхгүй. Тэгээд нэг муухай хэрүүл олчмооргүй шүү дээ тий. Тэнгүүд ингээд зарим тохиолдолд хэлмээргүй үе байна шүү дээ тий. Яг гаргаа хэлвэл ингээд аим шиг хэрүүл авчихгүй. Тэгээд нэг тийм амар хэрүүл болохоор том асуудал биш. Гэтэ чи ингээд уурч хүрээд идэг тий.